Hi guys, Jihen. Өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд гадаад хэл хэрхэн сайн сурах вэ гэсэн сэдвээр миний зүгээс та бүхэнд хэдэн зөвлөгөө илгээж утсан. Эхлээд зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй гэж боддог. Одоо нэг жишээ авъя л да. За би солонгос хэлийг сайн сураад ирээд солонгос сурна гэсэн нэг зорилго гаргачаад одоо өөрийнхөө зорилгын төлөө тууштай хичээлээ хийгээд одоо юм уншаад тэгээд солонгос хэлний суурин тавьдаг ч юм уу. Тэгээд илүү их хичээдэг. Харин эсвэргээрээ одоо би зорилгоо тодорхойгүй зөөр найзыгаа дагаад найз хамт сурах гэсэн юм а гэж бодоод хийвэл эхлээд амар гоё сонирхолтой байж агаад сүүл рүүгээ за энэ хэцүү юм байна штэ би боллоо би цагаат дэмий өрсөн байна штэ гэж бодох магадлал маш өндөр байдаг. Тийм болохоор эхлээд альва юмыг сурахаас өмнө зорилгоо сайн тодорхойлсон байх хэрэгтэй гэж би боддог. Дараачих нь болохоор сонирхол. Одоо бүр анханасаа хэцүү дүрм vocabulary-таар нүдчихээр угийн хэцүү хэлийг улам хэцүү болгодог. Тийм болохоор бүр анханасаа хэцүү дүрм гэлдэг үзээ өөрийнхөө сонирхлын дагуу сурчвал зөөр гэж боддог. Одоо би спортын дуртай бол спортын мэдээ уншдаг ч юм уу. Эсвэл би одоо дуучид idols энэ төр дуртай юм бол тэдний сошиал медиагаар дагдаг ч юм уу. Эсвэл тэдний интервью гэж маш олон янзаар идэв штэ гадаад хэлээр. Тийм болохоор тэдний хайж уншдаг ч юм уу. Тэгээ дууны үгийг сонсоод орчуулах гэж хичээдэг ч юм уу. Тэр сурчвал илүү амар юм шиг санагддаг. Тэгэхгүй бас олон цагийг хэцүү юмуд нухачаар хүн чинь яа за боллоо гэд хайчдаг штэ. Тийм болохоор одоо амархан бууж өгдөг. Тийм болохоор өөрийгөө сонирхлын дагуу хичээлээ хийвэл илүү сонирхолтой болно. Тэгээ өөрөө ч гэсэн гайгүй энэ чинь гайгүй юм байна штэ гэж бодоод хичээлээ хийх илүү сонирхолтой болчдөг. Дараачих нь болохоор мэрэгжлийн багш. Яг гэвэл одоо альва хэлийг сурахаас өмнө суурин маш сайн тавигдсан байвал дараа тухайн хэлээ одоо давтаад одоо сайжруулад сурах нь маш хялбархан байдаг. Тийм болохоор анханасаа одоо өөрөөс нь тухайн хэлээ сайн мэддэг хүнээр ч юм уу мэрэгжлийн багшаар заалгах маш зүүр байдаг. Тэгэхгүйгээр ганцаараа сурахаар жоохон гудамжны хэлээр харагдана шүү дээ. Жоохон тиймэрхүү маягаар сурчих гад байдаг болохоор ирээдүйд тухайн хэлээ ашиглахад жоохон одоо яг мэрэгжлийн төвчнөр биш жоохон одоо гудамжны хэл яриа гэсэн тэрүүгээр ярихаар нэг гоё харагддаггүй. Тийм болохоор би та бүхэнд яг хэлээ анх сурахад суурин болохоор ерөөхдөө бол мэрэгжлийн багшаар яг заалгаарэ гэж хэлмээр байна. За дараачих нь болохоор юу вэ гэхээр өөрийгөө урамшуулах гэж байгаа. За би өөрөөс нь жижигхэн жишээ авъя л да. За хэлээс жишээ авалгүйгээр би саяхан жолооны үнэмлэх авсан байхгүй. Тэг эхний хоёрын шалгалтаа одоо шууд тэнцээд шууд дараагийн шат руу орохоор болсон. Тэг сүүлийн шалгалтаа өгөхөөс өмнө би өөрөө жижигхэн кафе ороод өөртөө американо аваад бас нэг жижигхэн шоколад авч өгсөн. Тэгтээ за жигээ чи дараагийн шалгалтаа ч гэсэн сайн үгүй шүү гэд авч өгч байгаа байхгүй. Тэг яг тэгэхээр өөртөө ч урамшуулаад бас зоригжуулж байгаа. Тэгэхээр одоо илүү тийм шалгалт орохоос өмнө илүү нэг тийм одоо хөнгөлөөд ордог гэх юм уу. Тэгээд дараагийн сүүлийн шалгалтаа маш сайн өгсөний дараа ч гэсэн би өөртөө нэг тийм жижигхэн эмэг бэлгэлсэн. Яг гэвэл би одоо бусад хүүхдүүд шалгалтанд унаад дараачаа дахиад өгөхөр болж байгаа. Би одоо ганцаар шууд тэнцсэн байхгүй юу. Тэгэхээр би өөртөө жижигхэн юм авч өгсөн. Тэгтээ би бараг өөртөө чихээ чи мундаг шүү, чихээ чи сайн байлаа гэд тийм жижигхэн юм авч өгсөн. Тэгээд юу хэлэх гэж байгаа вэ гэхээр тухайн хэлийг сурч байхдаа одоо зөвхөн өөрт нь мэддэгдэн штэ. Би яг сайжирсан байна уу, сайжраагүй байна уу гэд. Хэрвээ альва ч гэсэн жоохон үр дүн гарсан бол өөртөө нэг тийм одоо жижигхэн бэлэг өгөөрэй гэж хэлмээр байна. Одоо заавал наа чи кафе оролдоггүй, заавал өөртөө юм авч өгөлгүйгээр өөрийнхөө аргаар өөрийгөө урамшуулаарэ гэж хэлмээр байна. Тэгээд одоо хүн өөртөө мотивац өгөөд тэгээд илүү цаашд нь юм хиймээр мэдрэмж төрүүлдэг. За сүүлийнх болохоор цэвэрхэн дуудлага гэж байгаа. Яг цэвэрхэн дуудлагын дурдж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол тухайн хэлээр сайн ярьж чаддаг ч гэсэн дуудлагын муу байвал муу ярьдаг юм шиг харагддаг. Харин эсвэргээрээ тухайн хэл дээр муу ч гэсэн одоо дуудлага маш цэвэрхэн байвал одоо тухайн хэлээр үнэхээр сайн ярьдаг юм шиг харагддаг. Тийм болохоор та бүхэн хэлж сурч байхдаа одоо ерөнхийдөө бол цэвэрхэн дуудлагаар хэлж сураарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн миний бичлэг дуусчаа. Тэгэхээр миний бичлэг та бүхэн жоохон ч гэсэн тус болсон бол like and subscribe. Тэг надад асуух зүйлээ ордоор комментэнд үлдээгээрэй. Тэг би та бүхэндээ хариулах хичээх болно. Тэгээд дараагийн бичлэгээр би гадаад хэл хэрхэн сайн сурах вэ гэсэн part 2-г одоо бичлэгийг авчирч байгаа. Тийм болохоор
өглөөж аваарай guys. Тэгээд дараагийн бичлэгэнд уулзцгаая. Тэгээ өнөөдөр миний бичлэгийг үзсэн та бүхэн үнэхээр баярлалаа. Тэгээд түр баяртай.